Мөрдийн шалгаажлагын явцад цугларсан албан баримтуудаар улсын хурлын гишүүн илэнх болтон өөрийн бусдад төлөхөөрийг барагдуулах зорилгоор X тайлантай байсан автомашинаар ачаад тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан Иргэн Огийн компаниг Иргэн Чегийн нэр дээр бэлгэлийн гэрээгээр шижүүлээ авч мах боловсруулах дэлгэр говь төсөл бичүүлэн 2018 оны 4 сарын 20-ны өдөр 4380 дугаартай төслийг дэмжих хүссэн албан тоод явуулснаар Монгол Улсын их хурлын гишүүн хүнсүдтэй аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Бат Зориг жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас 2018 оны 5 сарын 14-ны өдрийн А88 дугаартай тушаалаар Хасковь Транс хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа уруулан ажиллаж бусдад даваа байдал бий болгоход нь хамтран оролцсон. Монгол Улсын эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3-1, 3-4-р зүйлүүдийг журамлан тусгай ангийн 22-ийн 1-р зүйлийн 3 төсөг заасан улс төрд нөлөө өгөх этгээд бол улсын хурлын гишүүн эрх мэдэл албан тушаалаа уруулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгээр шалгачаар татах саналыг прокурор хянаад үндсэлтэй гэж үзэн эрүүгээр үүсгэж шалгачаар татах тогтоол үлджээ. Иймд улсын хурлын гишүүн илэнх болдын улсын хурлын гишүүний бүрэн эрхийг төтөвжүүлэх саналыг улсын хурлын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэж өгнө. Жижиг дундаас зээл авсан компани авсан мөнгөөр өөрийнхөө зээлийг төлсөн гэдэг асуудлыг асуусантай холбоотойгоор би мэдээллүүдэд хангалттай өгсөн. Би тодорхой хэмжээний жижиг өр байсан. Тэрийг бол би өөрийнхөө тодорхой хэмжээнд төгсгөл төлсөн гэдэг асуудлаа бол ярьсан. За энэ компаниг бол би мэдэхгүй. Хэнээс аваад, хэнээсээ бэлгэлүүлээд ямар үйл ажиллагааг нь явуулдгийг мэдэхгүй. Харин юуг мэдхүүгвэл надаас Өмнөгов аймагт танай тойрогт махны үйлдвэр байгуулъя. Үүн дээр дэмжиж өгөөч гэсэн. Үүнтэй холбоотойгоор би тэр сая хэлсэн прокурорын дурдсан бичгийг өгсөн. Улсын хурлын гишүүн Ондормаа энх болд нарт холбогдох хэрэгээ мөрдөн байцаалтай ажиллагаа дуусаагүй прокурорын хяналтанд ирээгүй. За мөрдөн шалгах ажиллагаа явуулж ирсний дараа прокурорын энэ хэргийг шийдвэрлэнэ. Одоохондоо ирээгүй байгаа учраас тодорхой мэдээлэл өгөхөөргүй. Мөрдөн байцаалтын хугацаа сунгаа шалгагдаж байгаа. Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой. Хаана байгаа нь тэр шударга ёс тогтоож өгч байгаа. Та нар энэ хууль ёсыг дээдлэх ёстой гэсэн үндсэн зарчимтай их хурл чинь яагаад энэ хүмүүсийг зүгээр журмынхан дагуу шалгуулж болдгоо. Өнөөдөр түтгэлзэхгүйгээр шалгалдаа гэж түтгэлзүүлэхгүйгээр шалгаж байгаа хүн жирийн иргэн хоёр чинь шал өөр шүү дээ. Та нар өөрсдөө мэдж байгаа. Зүгээр жирийн иргэнийн тэр сангийн эхлэгч нь өнөөдөр цагдаа хоригдсон байж байна. Тэгээ цагдаа хоригдсон өнөөдөр их хурлын гишүүн болохоор ингээд суучлаа шүү. Шийдвэр гаргасан хүн. Энэ хүний үүрэг даалгавраар шийдвэр гаргасан хүмүүс нь тэнцээ үүрэг гүйцэтгэсэн хүмүүс нь өнөөдөр цагдаа хоригдоод явж шít. Энэ чинь шударгаас мөн юм уу? Энэ шударгаасыг тогтооход би оруулж ирж шít.